Баян гэрийн аялгау. Өдрийн мэнд хүргэе. Монголын үндэсний радиогийн 70 жилийн зориулан явуулж байгаа цуврал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт бид Монголын сэтгүүлчдийн болон зохиолчдын гишүүн сэтгүүлч Аруу найрагч Цэрэн Жамцын Даш Дамбыг урин оролцоож байна. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өөртөө ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр одоо сонсогчдод бид таны жин үдийн зоргол гэж дог сонсох гэж байгаа юм л да. Энэ дуу ер нь яаж төрсөн түүхтэй юм болоо гэж сонирхож байна. Энэ ийм эхлээд ерөөсөө жин үдийн зорголын тухай эхлээд ярьчих. Зоргол гэж төв аймаг өнжүүлсэн мунд байдаг. Энэ бол миний төрсөн нутаг. Тэгээ нутгийнхаа тухай сайхан дуу бичлэнсэн гэж боддог байсан. Хөгжмийн зохиол Бямб Баяр бит хоёр олон жил сайхан үерхсэн юм аа. Одоо ч гэсэн сайхан үерхэд морин урын 3 удаагийн шагналт том амтын штэ нийтийн дууны маасчаар. Бид тэр яриа суужлаа нэг орой хоёлаа олон жил эмгүү сайхан үерхснэх нэг сайхан дуутай болъё. Бид тэр залуу насны дурсамжуулах гэж ярьж байгаа. Тэгээд ерөөсөн жин үдийн зоргодог хийжээ. Нэг хэдэн шүлэг уншиж өгсөн тэгсэн чинь тэнд шүлгэнд жин үдийн зоргол шүлгэнд болохоор зэрэг ийм байдаг байхгүй юу? Харсан бүгдээс минь дуу гიშгэлсэн гэдэг мөр байдаг. Тэр эн чинь их сайхан мөр байна. Ерөөсөө энэгээр дуу хийе хоёул гэдэг. Ерөнхийдөө тэгэл тэр оройдоо бэлэн болсон доо. Тэр доо. Тэгээд хоёлаа суужсэн чинь гаднаас төмөр хуйг ороод ирдэг юм. Ингээд сууж өгсөн чинь төмөр хуйг гитараа өргөцсөн бас нэг тоглолтод оролцоод ирсэн бололтой. Тэр дуу хийж өнгөө наад дуу гэж би дуулъя. Ер нь дуу шин шууд ороод ирсэн юм биш. Тэр дуучнаа ер нь тэрүүгээр дуулуулна, энэгээр дуулуулна гэж хоёлаа яриагүйгээр нэг л сайхан дуутай болоод л нэг дэмээ ярьж суухтаа л хийж байсан чинь орж ирээд төмөр хуйг орж ирээд тэгэл ерөөсөө энэ дуу нэг оройдоо шахуу бүтцсэн юм. Энэний дараах нь 1998 онд юм а. Шинэрэн радио станцийнхан уран бүтээлийн тайлангаа редакцаараа хийсэн юм байхгүй юу? Тэн дээр анх дуулагдсан юм. Тэгэхээр яг тэр бичлэгийг сонсогчдоо хүргэх гээд бэлтцсэн байгаа л да. За. Төмөр хуйгийн дууснаар тэгээд яг тэр тайзан дээр дуусан тэр бичлэгийг нь сонсогчдоо сонсох гэж байгаа юм. Амьдараа нэг алга ташилтайган гэсэн үг. Ер нь бол бараг л тэгж л ойлгож олно. Тэгэхээр зохио гэж бодож хөгжмийн зохиолчтойгоо цуг байжгаад бүтсэн дуу гэж ойлголоо мөн үү? Тийм зохио гэж бодож хийсэн нэг ерөөсөө чүлгийн хий, аяын хий ингээд хоёр үеиндээ яриад хийсэн. Тэр мөчөд дуучин ч орж ирсэн. Ингээд дуу. Тэгээд байж яг хийгээ сайхан байж байтал хэн ороод ирсэн. Төмөр хуйг ороод ирсэн. Би тэр инкээс сууж ингэсэн. Би дуулъя. Тэгэл тэр дураа. За, сонирхолтой төрсэн бас ч олон хүний хүсэл тэмүүллээр цогцлон бий болсон энэ сайхан дууг сонсогч та бүхэндээ сонсгоё. Харсан бүгдээс дууг шилсээ хайрын сэнхэр нутагт минь зүудний гүнээс өдөлцсөн чинүүдийн зоргоо хайрхан зоргол уул минь хайрын шиг уул юм та шоомордын хөлөс шингэсээ санахын зүрт нутагт минь гарсан ч орсон ч бодоо огдсон галуудын зоргоо минь сайхан зоргол уул минь санахын зүсрээ дуулъя
지 탱글 속에 모르겠어 에르게도 척노탁더니 지주 홀로 사람 실상 진무딘 sorgomindi Хохрох зоргол уулминэ хүлээхийн домог дуулуйда Хохрох зоргол уулминэ хүлээхийн домог дуулуйда За ингээд алга ташлттайгаа шууд бичлэгээ бид сонсогчдоо сонсголоо. Радиод орсон тухайгаа ярих уу? Тийм би чинь радионд хожуу орсон шүү дээ. Гэхдээ радио миний орхол ёстой газар байсан юм. Ягаад гэвэл хөдөө баг байхад миний орчлон сонссон юм радио. Радиогоор дуу сонссон. Радиогоор сүүлийн үе мэдээ гэж юу ядгийг сонссон. Ерөөсөө радиог л би сонсож орчлонтой танилцсан. Тэгэл радионд орлоо гэсэн бодолтой байсан. Радионы хүн их гоё хүмүүс байдаг гэж байсан бодолтой байсан. Тэр л хүслээ илдсээр явсан. Голд нь хүүхэд байсан болохоор их мөрөө тэмтгэн шүү дээ. Өөр нэг гоё жишээ нь сансгийн эсгэж болмоор юм шиг бодогдоод, нэг сайд болмоор юм шиг бодогдоод, эсвэл илгээлт аваад нөгөө тэр үе чинь хөдөө гарцгаадаг. Тэгээд илгээлтээр гарсан ажилчид, малчид тэргүүнээс ихээдлүүд гээл ярьдаг бүтээн байгуул бас илгээлтээр шармаар санагдаад энэ. Би тэгээд нэг илгээлтээр гарч үзээд. За. Тэгээ сүүлд нь үеийнхнээсээ хождож вэ чинь сэрэх явсан, хождож сургуульд орсон. Тэгэж ингэж мөрөөдлөө хөөж явсараад багшийн дээд сургуулийг төгсөөд радионд орж ирсэн юм. Тэгээд анх хөдөө аж ахуйн тагцад орсон юм аа. Би их баярлагдгийн. Ямар багшийн дээд төгссөн хүн чинь багш л болох ёстой. Тэгээд би багш болмооргүй байсан. Би радион дээр ирээд цагаан гээд хөдөө аж ахуйн тагцсан. Ир хариуцлагатай редактор одоо мэтмээ цагаан мундаг сэтгүүлч. Би ороод үннээ хэллээ. Би ингээд хөдөө ажилгүй дэмшээ би Монголын радионд ажиллая гэж бодсон учраас би танд ярьлаа. Төгсөөл хурж ирээд. Зөв. Одоо нэг 7 сард нөгөө арайч нөгөө сургууль хичээл эхлэегүй. Над ийм ажил амлаад байна төв аймаг. Би тэнд очимааргүй та намайг шалгаач. Тэгээд миний сонин дээр бичсэн юм гэж надаар хэд нэвтрүүлэг хийлгээд. Тэгээд радио буянтай. Иргэний хувьд шилжүүлж өгнө манайх авч ажиллах тул гэж. Төв аймаг руу захиргаанд юу өчөөд алтан бичээд. Тэгээд би хотын хүн болсон, иргэний хувьд хотын хүн болсон чинь тэгээд радионд орчихсон. Буйнаар тэгээд энэ нарны дор ийм сайхан хүмүүстэй ажиллаж байгаа юм. Би радиогоор бахархдаг юм. Эндээс би тэтгүүлт гарна. Таны орчлон амарч их газар гээд номыг өөрийн тань гараас аваад хуудсуудыг эргүүлээд сууж хахад номын нэрлэлт бас их сонин. Зураг бас их сонин. Доторх шүлгийн агуулга, санаанууд их өвөрмөц санагдчихсэн л да. Ингийн юм шиг болж ирээд л. Би чинь багасаа шүлэг чинь ерөн шүлэгтэй л ноцолцсон. Гэхдээ гаргаж байгаа анхны ном маань юм шүү дээ. Тэгээд эний чинь тэгээд нэг тэнгэр бичээд, нэг хөл бичээд, нэг адуу бичээд, нэг ус бичээд, нэг аав бичээд, нэг ээж бичээд, нэг дурлал биччихээгүй юм. Өдөө одон жил ноцолсноор ерөөсө 3 бүлэг шүлэг байгаа. Тэнд миний өнжүүл нутгийн тухайны бүлэг шүлэг, тэгээд ээжийн тухай бүлэг шүлэг, тэгээд гэргийдэн зориулсан юм л бүлэг шүлэг. Нэг нэгнээсээ цаашаа урсаж өнгөрсөн, нэг нэгнээсээ эхлэл авсан, нэгнийхээ төгсгөлөөс цаашаа явсан шүлгүүд юм. Одооны ном маань өөц сэтгэл нэртэй одоо удахгүй гарна. Энэ бол аав бөгөөд охидоо зориулсан ном гарах юм байна юм. За сайхан номыг удахгүй гар дээр авах нэ. Сутай гэж таны дуу байдаг. Жангар хамтлагийн уран бүтээлд. Ер нь жангар хамтлаг гэхэр энэ дуу санаанд ордог хэлчихэд хэлсдэхгүй дээ. Цоломгийн хөгжим тийм ээ. Тий. Энэ жангар хамтлагтай ингэж би танилцсан. Чин жангар хамтлаг чинь ховдын хязгаарын хамтлаг шүү дээ Ховд аймгийн. 92-оос 94 онд Ховд аймагт суугаа радионы тусгай сурвалжлагчаар ажиллах явшаан тохиолсон юм. 93 оны хавар үйлүүд жангар хамтлагийнхан энэ цолмон орж ирээд дашгаахаа би хот руу одоо дууны уралдаан нэг залуучуудын байгууллагаас зарласан дууны уралдаанд явах боллоо. Шинэ дуу хиймээр байна. Гэт. Тэгээд ерөөсөө юу байх вэ? Би нэг
юу яах юм гэдгсэн чинь над нэг ая сонсгосон юм. Тэгээ тэрийг би сонсож байгаа л ерөөсөө би шүлгээ бичээд за минь дүү жоохон байж байгаад яриад авчих гэж шүлгээ бичээд тэд нар тэгээд маргааш нь явсан замдаа явсан. За замдаа дуулаад сураад шинэ энийг яах бичүүлчихнэ гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа эргэж ирэхдээ баяр эзэлчлээ шүү. Өө ямар гоё. Тэгээ надад нэг хотын ганцгалаатай гам бас. Баяр эзэлсэн ус чинь бас нэг ховд яаж хот ороод ирсэн чинь бас эр хүний ганцгалаа бас нэг уран бүтээлч хүмүүс чинь байлгүй яг. Тэгээд энэ дууг надад замдаа хийнэ гэсэн болохоор замдаа хийгээ сонсгосон. Тэр Цолмонгийн дууны тэр нэг аранжрох гэж ярьдаг тийм ээ. Стивлэн гэдэг бид хар угаардаг. Аргаарал. Тэгээд уулын эн чинь эхлээд хархираатай байсан шүү дээ. Тэгээд тийм хөөми тэгээд тэр нь яагаад яасан. Тэгээд Жангар хамтлагийн мэдэндээ манайхан салжигээр хорвоо аясаар болдгоо хорвоо нутаг амтаа өнтергээд тэр үедээ одоо ч гэсэн хүмүүс дуулах дуртай тийм сайхан дуу. Даанч эднийхэн хол байдаг болохоор ховдод байдаг болохоор тэр болгон хотод ирж CD дискэн гаргаж арааж телевизээр явж чадахгүй юм да. Тэрнээс сүрхийн хамтлаг шүү дээ нутаг басан да. Манай Хөхтөнгөрийн долгионоор сонсож байгаа ховдод маш сайн сонсдог. Сонсогч загтал ичдэг. Магадгүй Жангарынхан манд бидний сонсож байгаа байх. Цолмон маань ч гэсэн бас тэнд байгаа юу? Цолмон би тэнд. Тийм бас бидний сонсож байгаа ах гэж бодож байна. Тэгээд зариулж, захиалж төрсөн юм доо юм байна шүү дээ. Одоо тий тэгж бол бид нар уралдаанд явахгүй ч замдаа хийчихнэ гэл аваад гэсэн байхгүй. За ингээд нэвтрүүлэх танхимд манд хүрэлцэн ирж дуу төрсөн түүхээ хожсон Дарштан багтай их баярлалаа. Уран бүтээлийн онгод хямар амжилт бүтээлийг танд өрөөж байна. Энэ өрөөлөгч гэсэн өөрчин барь. Баярлалаа. За ингээ бүгдээрээ Цолмонгийн хөгжим Дарштан бие шүлэг Жангар хамтлагийн дуусан Сутай дууг сонсъё. Sana çorui asin asas sarıştın karda içime Azarтай нэгсэн сүдэр тусдаг би сүмсутай сансарирэ төрсөн нэг шихэр сэтгэлээр устдаг шүтэни сутай Susuktin olnimin mırgın suday Sana çorumui asin asas Sarışlı karda içine Suday